Сайн байна уу? Миний нэр Инх Жаргал. Би Бадрах Энержи компани доктортой хөгжил орон нутгийн харилцаа хариуцсан захирлаар ажилладаг. Намайг Инх Тулга гэдэг. Би Франц Монголын хамтарсан Бадрах Энержи компани доктортой хөгжил орон нутгийн харилцаа хариуцсан менежерээр ажилладаг. Намайг Батүлэг гэдэг. Би Бадрах Энержи компанид доктортой хөгжил орон нутгийн харилцаа албаны ажилтаа. Манай компани доктортой хөгжил орон нутгийн харилцаа хариуцсан багтай тус баг маань 3 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Намайг Буян шиг гэдэг. Бадрах Энержи компанид орон нутгийн харилцаа хамтаа ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлыг хийдэг. Дорногов аймгийн Улаанбаатар суманд урааныг газар доогуур уусан олборлох технологийн төслийг хэрэгжүүлж байгаа. За манай компани 1997 оноос хайгуулсан ажиллаа эхэлсэн байна. 2013 онд мэдээллийн хамтын зөвлөл гэдгийг ард иргэдийн оролцоог сайжруулах, хамтын ажиллагааг сайжруулах, дээрээс нийт тод байдлыг хангах зорилгоор орон нутгийн иргэд удирдлагуудыг оролцуулан хийсэн байна. 2013 онд хийсэн энэ хамтын ажиллагааны зөвлөл маань тухайн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг бүгднийг хянаж, баталж, үр дүнгийн бас шалгадаг тийм бүтцтэй байсан бол 2018 онд Зүүн Баян баг болон Улаанбаатар сумтай хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурсан. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд нийгмийн хариуцлагын төслүүдийг хэрхэн санал болгох, мөн сонгох, түүнчлэн талуудын оролцоог илүү нэмэгдүүлж, хяналтыг бий болгох зэрэг асуудлыг тусгасан. За манай компани бодлоор нэгдүгээр талаар группийн ёс зүйн дүрмийн дагуу нийт 7 үндсэн чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгож нийгмийн харилцааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгаа. Усны хүртээмж, цахилгааны хүртээмж, малын эрүүл мэнд, хүний эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, зам мөн эдийн засгийн хөгжил гэсэн чиглэлүүд байдаг. Боловсролын чиглэлээр явуулж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн байрны хэсэгчлэн болон ихц суруудыг хийсэн. Хүүхдийн сурах орчныг үрдүүлэх үүднээсээ бол анги танхимын ширээ сандлын шинжилэлт, гадаад орчныг сайжруулах төслүүдийг бол хэрэгжүүлсэн байгаа. За оюутны тэтгэлэг хөтөлбөрт нийт 72 сурагчид оюутнууд хамрагдсан байна. За оюутны тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд маань болохоор сумын засаг даргатай хүсэлт гаргаж улмаар комисс гарч ажилладаг байгаа. Тухайн комисс нь болохоор орон нутагт шаардлагатай байгаа мэргэжил ажил үүргийг тодорхойлоод тухайн тодорхойлсон ажил үүргийн тэргүүлэх зорилтууд дээр үндэслэн орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлэр суралцдаг байна. Усны хүртээмжийн тал дээр 2007 оноос хойш гүний худгийг эрчим хүчээр өрчөнд холбох, мөн түүнчлэн гүний худаг гаргах, малчтын гар худгийг сэргээн засварлах үйл ажиллагааг бол хийж ирсэн. За энэ хүрээндээ бол малчтын бүлэг өөрсдийнхөө ууж байгаа хэрглэж байгаа гар худгуудаа өөрсдөө бол засварладаг. Үүн дээр нь бол компани бол тодорхой хэмжээний санхүүжилтийг бол өгч ирсэн байгаа. Өнөөдрийн байдлаар бол арган тоогийн хэмжээнд жишг гар худаг гэдгийг бол биднээс бас байгуулж хийхээр бол ингээд ажиллаж байна. Засварлах шаардлагатай худгуудыг бол багийн удирдлагууд тухайн худаг дээрээс хэдэн өрхийн, хэдэн мал, ямар хэмжээнд хэрглэж байгаа гэдэг энэ тооцоол юмнуудаа гаргаад шаардлагатай гэсэн тохиолдолд тухайн худгийг бол засварлах хүсэлтэд бол гаргадаг байгаа. Худгийн засварын явцад бол малчид болон багийн удирдлагууд бол үүн дээр хяналтаа тавиад дууссаны дараагаар нь гүйцэтгэж дууссаны дараагаар бол багийн удирдлага малчдад орон нутгийн эднээс ингэж хүлээлгэж өгдөг байгаа комисс гаргаж. Бид бол малчидтай их ойр ажилладаг. Тэгээд бидний нэг хэрэгжүүлдэг төсөл бол нэг малжуулах төсөл гэж байдаг. 2006 оноос хойш малжуулах төслийг бол хэрэгжүүлж байгаа. Баг сумын малжих сонирхолтой орлого багатай иргэдийг бол хамруулдаг. За энэ хамрагдахдаа бол мэдээж
одоо багадаа бол одоо хүсэлтэд гаргаад багийн хурлаараа шийдээд төсөл хөтөлбөр маань өөрөөгөө санхүүжүүлэгчээр маань ингээд хэрэгждэг байгаа. Малжуулах төсөл маань бол хэрэгжээд явдаг зарчмын хувьд бол 50 малыг тухайн өрх аваад 3 жилийн хугацаанд бол ашиг шим ноос доллар юмнуудыг хүртээд за 3 жилийн дараа бол дараагийн шилжих айлдаа бол хүлээлгэж өгч ингэж явдаг байгаа. Үр дүнгийн хувьд бол харах юм бол за малчид бол нэг 70-аас нэг 100 орчим малтаа бол нэг хоцорж байгаа. Ийм үр шимтэй байгаа. Энэхүү төслийн хувьд бол 120 орчим үр шимийг нь хүртээд одоо амжилттай явж байгаа, цааш үргэлжилж байгаа төсөл юм аа. Төсөлд хамрагдж байгаа малчин өрх маань ашиг шимийн хүртгэс гадна дараагийн шилжих айлдаа бол эрүүл бүрэн бүтэн хүлээлгэж өгөх хэрэгтэй. Уг төсөл маань бол малчин өрхөд эдийн засгийн шууд хөрөнгө оруулалтыг хийдгээрээ бол бус төлбөрүүдээс бол онцлог байдаг. Соёл спортын хүрээнд 2015 онд наадмынхаа талбайд шинэ ишт зоон барьсан соёлын төвийн гадна талын басаад тоног төхөөрөмж, камержуулах ажлыг хийж гүйцэтгсэн. Хүүхэд залуучуудыг чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхийн тулд одоо энэ фитнесийн өрөөг тогтжуулж дууссан байгаа. Мөн хуучин байсан мөзийг шинээр өргөтгөж тогтжуулж янзалсан байгаа. Энэ нь хүүхэд залуучуудыг төв соёлтойгоо танилцах орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Улаанбаатар сумын хонж гудамжийг хашиж байсан байна. За энэ нь болохоор сум орон нутгийн эмх зэгцтэй байдлыг хангах, за байгаль орчны нөлөөллийг бууруулах, хогийн менежментийг зөв ангилах чиглэлүүдээр олон шаардлагуудыг хангасан учраас энэ төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж ажилласан байна. Эрүүл мэндийн хүрээнд манай компани за эрүүл мэндийн тусламж хүртээмжийг сайжруулах зорилгоор парк шинжилтийг хэд хэдэн удаагийн шаталтаагаар хийж хэрэгжүүлсэн байна. Мөн Улаанбаатар сумын эрүүл мэндийн төвд шинжилгээний лаборатори байгуулахаар бол ажиллаж байна. Үйлчлүүлэх орчныг сайжруулах зорилгоор за эрүүл мэндийн засвар, за түүнтэй холбоотой бусад шаардлагатай засвар үйлчилгээнүүдийг жил дараалан бас хийж хэрэгжсэн. Саншаан сумын нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын төхөөрөмж болон мөн нүдний хараа шалгах автомат төхөөрөмжийг бас хандуулсан байдаг. Ингэснээрээ бол нутгийн иргэд эмчилгээ үйлчлэгийг түргэн шуурга авах, хэвлийн хөндийн хагалгааг одоо Улаанбаатар хот болон бусад газар хийлгдэг байсан бол одоо Саншаандын нэгдсэн эмнэлэгтээ бол энэ үйлчлэгийг бол бүрэн авах боломжтой болсон. Эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс эмнэлэгдэр бол физик эмчилгээний танхим, төвний тэй холбоотой физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд зэргийг бол хангаж ажилласан байгаа. Мөн одоо эмнэлгийн тусламж үйлчилгээнийг сайжруулах парк шинжилтийн ажлыг бол хийсэн. Сартаа бол нэг бүгдээрнгээр нь бол бараг энэ авийнхаа айлуудаа орж байгаа. Малчин иргэд болон ойр орчмын ард иргэдтэй хийж байгаа уулзалт маань компани мэдээллийг танилцуулах, иргэдийн санаа бодлыг сонсох, ингэснээр бол биднээс одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа төсөлтөрүүдийг явуулахад төхөмтэй байдаг. Мэдээллийн хамтын зөвлөл маань Зүүн Баян багт 26 удаа, Улаанбаатар суманд 28 удаагийн хурлыг хийж, компани үйл ажиллагаа болон төсөлтөрүүдийн хэрэгжилтийг гүйцэтгэлийг нь бол танилцуулж ажилласан байна. За тэгээд өдний хугацаанд болохоор бид нийт 420 гаруй төсөл хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлээд дууссан байна. За энэ жил мөн адил бас 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон явж байна. Уул уурхайн одоо шинэ төслийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа яг энэ тухайн сумын бүс нутагт ажиллаж амьдарч байгаа малчт иргэдийн болон нутгийн удирдлагуудтай хамтарч одоо санаа бодлын солилцож ингэж ажиллаж байгаагаа хувьд энэ орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүд маань иргэдийн амжиргааг сайжруулах болон одоо амьдрах орчныг нь сайжруулах, тэгээд эдийн засгийн хувьд бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа болохоос би бол ажиллаа хийхэд бол бахархалтай байдаг. Төсөл хөтөлбөрт 7.4 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийгээд байна. За доктортой хөгжил нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж байгаа Бадархан Энержи компани өнөөдөр болохоор Монгол улсад жишг стандартуудыг бас тогтоож байгаад би сэтгэл хангалуун байдаг. Би энэ утга төрж өссөний хувьд энэ төсөл хөтөлбөрт гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Манай компани нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүд хэрхэн хэрэгждэг тухай та бүхэнд товчхон танилцууллаа. Манай компани үйл ажиллагаатай танилцах хүн бүхэнд манай үе талга үргэлж нээлттэй байх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.